Онлайнаар орлого олно гэхлээр нэг юм зүгээр л ид шидтэй агаар дээрээс зүгээр мөнгө бууж ирээд эсвэл ингээ модон дээрээс мөнгө ургаад юм эсвэл зүгээр л данс руу криптогоор мөнгө ороод юм magically мөнгө орж ирдэг гэж боддог. Тэгэл яг үнэндээ үгүй. Улам их хүнтэй уулзах тусам улам их хүнтэй ингээд ярилцаж яаж бизнесийг явуулдаг, яг яаж чи мөнгө олдгийг, яг яаж ямар дансаар авдгийг гэж явах тусам юу болоод юм бэ? За яасан guys, өнөөдөр бичлэг татаа мөрөл. Тэгэхээр энэ бичлэгээ би та бүхэндээ хэрвээ та онлайнаар орлого олохыг хүсдэг, нэмэлт орлого онлайнаар үүсгэх мөрөөс онлайнаар бизнесээ босгохмоор байгаа бол тэрэндээ төөрөлдсөн яг хаанаас нэхлэх хэвтэй, юу хийх хэвтэй, контент хийх хэвтэй юм уу, e-com хийх хэвтэй, dropshipping, crypto хийх хэвтэй, яг юу хийхэд байгаа ойлгохгүй. Энд ч нэг хүмүүс баян болоод, тэнд ч нэг хүмүүс нэг хоног дотор амар крипто аваад баяжаал та. Ингээ бүр хаана юу болоод байгаа мэддэхгүй ингээ амар зах самбраагүй юм болоод таал ганцаараа хоцроод байгаа юм шиг тийм мэдрэмжтэй байгаа бол энэ бичлэг тань зориулагдсан. Тэгэхээр энэ бичлэгээ би юу гэхээр ямар 3 алхмыг хийх юм бол онлайнаар орлого олох боломжтой байт юм бэ? Яг үнэхээр бодитоор юу хийх хэрэгтэй байт юм бэ гэдэг маш том зүгээр нь энгийн байдлаар тайлбарж өгч байгаа юм. Тэгээ энэ мэдээлэл бол ерөөсөө та эрт өрөө хязгаарны зах яаж зугатаасан эндээс олж чадахгүй. Дэлхий дээр байгаа бүх онлайн бизнесүүд энэ 3 фреймворкийн дагуу явж орлого олж байгаа, бизнес олж байгаа, тэр амар мөнгөнийг хийж авах. Хэрвээ та юм байдлаар оюутан аль эсвэл бүтэн цагийн ажилтай хажуугаар нэмэлт орлого үүсгэмээр байгаа, эсвэл дөнгөж 10 жилд төгсөж байгаа хүүхэд ч юм уу те ямар нэгэн байдлаар онлайнаар орлого олно, онлайн ертөнцид төхөл тавьжил байгаа бол энэ бичлэг тань 100% зориулагдсан шүү. Тэгээд дэвтэр үзээ гаргаад ойртол үзээрэй. Би юу нь яагаад ийм ярих хэрэгтэй бэ? Намайг яа сонсох хэрэгтэй бэ гэх юм бол намайг одоо гэдэг сүүлийн 2.5 жил онлайнаар social media marketing agency-ийн бизнес хийж байна. Одоогоор их юм бол Европт яг бүтэн цагийн digital entrepreneur, digital nomad тийм маягаар амьдраад явж байгаа тийм залуу байна. За тэгээ сүүлийн үед гэх юм бол ерөнхийдөө бас Европ entrepreneur залуучууд яг дэлхийн хэмжээний бизнес хийдэг залуучууд юу яаж явдгийг, ямар хурдтай байдгийг бидний мэдэхгүй ямар мэдээлэл байна гэдэг үндсэндээ маш их судалгаанууд, маш их хүмүүстэй уулзаж networking хийж явж байгаа. Тэгээд бас тэр мэдээллүүдээс үндэслээд би яг дөнгөж эхэлж байгаа хүн бол юу хийвэл хамгийн хурдан хэмжээнд тэгээд хамгийн үр дүнтэй эхнийхээ орлогыг онлайнаар олж болох юм бэ гэдэг үндсэн л 3 зүйл гэсэн үг. За номер 1-р зүйл эхний зүйлгээс юу байгаа гэхээр ямар нэгэн байдлаар find something to sell буюу зарах ямар нэг юм олох хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар хүнд ямар нэгэн хэв маягаар хэрэг болох үйс зарах юм, борлуулах юм тэр нь онлайнаар байвал маш сайн. Тийм болох хэрэгтэй. За энэ дотор юу вэ гэхээр бараа бүтээгдэхүүн байж болж байна, үйлчлэгээ байж болж байна, сургалт байж болж байна. Зүгээр л хүн маягээд мөнгөө төлөөд өгж авах үйс тийм зүйл бүр заавал байх ёстой. За энэ дээр бид нар яадаг вэ гэхээр хүмүүс онлайнаар орлого олно гэхлээр нэг юм зүгээр л юм ид шидтэй агаар дээрээс зүгээр мөнгө бууж ирээд эсвэл ингээ модон дээрээс мөнгө ургаад юм эсвэл зүгээр л данс руу криптогоор мөнгө ороод юм magically мөнгө орж ирдэг гэж боддог. Гэтэл яг үнэндээ үгүй. Дэлхий дээр явж байгаа бүх онлайн явж байгаа бизнесүүд бүгдээрээ ямар нэгэн үнцний хоорондын транзакшн л явж байгаа ерөөсөө. Яг хэрвээ та ямар нэгэн байдлаар яг онлайнаар бизнес хийдэггүй хүн би онлайнаар бизнес хийдэг хүнтэй огт ярилцж үзээгүй, дунд нь байж үзээгүй бол тэгж бодож магадгүй. Гэхдээ улам их хүнтэй уулзах тусам улам их хүнтэй ингээд ярилцаж яаж бизнесийг явуулдаг, яг яаж чи мөнгө олдгийг, яг яаж ямар дансаар авдгийг гэж явах тусам би юу болоод байна гэхээр ерөөсөө танд бараа байхгүй бол ямар нэгэн үйлчлэг, ямар нэгэн одкогийн зүгээс маяг санал болгох хин нэгэн юм байхгүй бол тэнд мөнгө хийнэ гэдэг асар хэцүү. Хийж болох цорын ганц арга нь юу вэ гэхээр крипто юм уу forex ойл байгаа. Тэгэхдээ яг legitimate business гэвэл бас аюу хэцүү бол явчих ш. Тэр бол чал тустай асуудал явчих тийм. Тэр хөнгөн зах зээл дээрээс мөнгө олох явчих. Тэгэхээр яг онлайн бизнес дээр хүн болгон тодорхой хэмжээнд өөрөөсөө салбар өөрийнхөө уур чадвартай тулгуурлаад орж болох зүйл юу вэ гэвэл юм зарах. Юм зарах нь одоо чинь жишээ авах юм бол бараа гэж болно та. Одоо жишээлбэл бодох юм бол зүгээр энэ чихвчий зарах юм уу, малгай, миг, нүдний шилэх мэтчлэн ямар нэгэн байдлаар хин нэгэнд хэрэг болж бараа бүтээгдэхүүнийг хүнд зарах арга байна. Энэ дээр хамгийн классик бизнес модельүүд мэдээж e-commerce байна. Dropshipping вэ шүү дээ, тэ. Dropshipping гэдэг нь одоо жишээ нь өөрөө бараа бүтээгдэхүүн үйлчлэхгүйгээр хэрэглэгч болон үйлдвэрлэж байгаа хооронд нь холбож өгч ерөөхдөө бараг л at some point маркетинг компани шиг л үйл явдал болчихж байгаа шүү дээ. Үнэтэй адилхан гэсэн. Эсвэл зүгээр сервис байж бол магадгүй чи 17 та хүүхэд 16 та үнэхээр бичлэг идэх авьяастай мэдрэмжтэй эсвэл янз бүрийн дизайны ур чадвартай байх юм бол тэрийгэ үйлчилгээ болгоод ямар нэгэн Монголын инфлюенсерүүд эсвэл ютуберүүд эсвэл компаниудад үйлчилгээ болгоод зарж болно гэсэн. Одоо чи миний хийдэг бизнес бас л юм тийм шүү дээ. Би компаниудад сошиал медиа маркетингийн үйлчилгээ өгдөг. Ямар нэгэн байдлаар контентын асуудалтай автоматжуул чатботтой асуудалтай компаниудад би сошиал медиа маркетинг үйлчилгээ бол автоматжуулалтын үйлчилгээ явуулдаг. Би үйлчилгээ явуулдаг бизнес тэрийг онлайнаар явуулж байгаа шүү дээ. Үнэтэй адилхан тэнд ямар нэгэн байдлаар хүн санал болгох тэр маань хин нэгний асуудлыг шийдэж өгөх. Эсвэл хин нэгний ямар нэгэн байдлаар үнцэн төгөх зүйл байх ёстой гэсэн. Энэс хизээч зугатаж чадахгүй гэсэн. Тэнгүүд та ямар нэгэн байдлаар
social media дээр нэг юм хүмүүс байдгийг сонсч байсан баг. Тэр нь ямар хүмүүс байдаг вэ гэхээр 8-ачд болон үн цэн бүтээгчид гэдэг хоёр ойлголт байдаг байхгүй. Хэрвээ хин нэгэн танд юм зарж байгаа хүнийг 8-ачин үн цэн бүтээгээгүй хүн гэж бодж бол тэр хүн ямар ч бизнесийн А, Б үсгийж ойлголтгүй хүн байж ойлгож байна. Үн цэн гэдэг маань нэгсэндээ юу гэсэн үг вэ гэхээр үн цэн хэрэв хоёрын юмны хооронд мөнгө солилцож байгаа бол тэнд үн цэний харилцаа гэдэг явагдаж байгаа. А гэтэл хүмүүс үн цэн гэдэг зүйлийг юу гэж ойлгох гэдэг вэ? Заавал би байшин барих хэрэгтэй, заавал сургууль барих хэрэгтэй, заавал үйлдвэр байгуулах хэрэгтэй. Энийг л би үн цэн гэж ойлгоод байгаа. А гэтэл үгүй ээ. Одоо чинь яагаад тэгвэл dropshipping гэдэг бизнес модель тэгвэл үн цэн одоо нийлүүлэх хүн бол ингэж хүчтэй дэлхийн номер 1 баг одоо номер 1 чааш. Гэтэ ерөөхдөө тэргүүлэх юм зах зээлүүдийн нэгэнд болж яваад энэ гэхлээр чинь асар үн цэний харилцаа байхгүй. Одоо би өөрөө заавал тэр Taobao руу ороод энэ малгай захиалж ингээл лайтчихын оронд зүгээр л энэ хүний хийсэн имийг дээр нь гоё лого наац имийг би нэг 30,000 төгрөг нэмэл авчмаар байна штэ. Ядаргаа штэ. Гэх зүйл гэсэн үг. Тэгэхээр үн цэн миний цагийг, миний энергийг хэмжиж өгч байгаа үн цэн бүтээж байна да. Энэ гэсэн үг байсан. Ямар нэгэн байдлаар энд үн цэн бүтээж өгч чадахгүйс тэгвэл бараа бүтээгдэхүүн үйлчилгээ нэг юм байх хэрэгтэй гэсэн үг. За хоёрдугаар алхам юу вэ гэхлээрээ энэ бол marketing, advertising, promoting буюу сурталчлах хүмүүст хүрэх гэдэг ажил байна. За энэ дээр яадаг вэ гэхлээрээ ихэнх хүмүүсийн гаргадаг аюу тум амир алдаа нь юу гэхлээрээ үнэхээр тулцсан бараатай, тулцсан бүтээгдэхүүнтэй, тулцсан үйлчилгээтэй, тулцсан мэдлэгтэй ирнэ тэрийг хүмүүст хүргэхээр амар асуудалтай байдаг. Хүмүүс хүргэхээр асуудалтай гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр одоо чинь бодоод үзэлдэ би хотын захад дэлхийн номер 1 үрийг авчирчаад дэлхийн номер 1 баристаг ажиллаад дэлхийн номер 1 интерьертэй Монголын номер 1 ийм интерьертэй баристаг ажиллаад байгаа нэг. Гэтэ манай кофе шоп тэнд байдаг нь миний social хаяг байхгүй, Google Maps дээр байхгүй, Facebook дээр хаяг байхгүй, юунч байхгүй, маркетинг явахгүй. Гэтэ манай хамгийн шилдэг. Тэгээд дэвэл тэр чинь шилдэг байхын хэрэг байхгүй болчихсон. Тэгэхээр хүнд хүргэн манай бүтээгдэхүүн, манай бараа бүтээгдэхүүн Одко гэдэг хүн энэ ертөнцийн Бата гэдэг залуу Нөмөө гэдэг охин энэ ертөнцийн оршдог гэдгийг бусад хүмүүст мэдүүлэх нь өөрөө бизнесийн амин зүрхээ. Тэгэхээр энийг бид нар дөрвөн аргаар хийж болж байгаа. Ойлгомжтой. YouTube дээр контент хийж болж байна. Facebook дээр контент хийж болж байна. Instagram дээр, TikTok дээр, эсвэл Twitter X дээр ч юм уу те. Яагаад эднийг сонгож ивэл эдгээр үнэгүй байхгүй да. Яг хөө ингээд бид нар цааш бүр маркетинг руу гүнзгий орох юм бол дотроо юу вэ гэхээр онцгой маркетинг төр байгаа шүү дээ. Cold outreach, warm outreach, ad явуулах, контент явуулах гэх. Эднээс хамгийн бага зардлаар хамгийн хурдан, хамгийн үр дүнд хүрэх боломжтой organic content байна. Organic content-ийг за Монголын өсөлөх юм бол энэ дөрвөн одоо платформ дээр явуулж байна. YouTube дээр, Facebook дээр, Instagram дээр, TikTok дээр. Яг нь TikTok дээр хамгийн бага мөнгө хэрэглэдэг. Instagram бол илүү брендинг тал руу хөгжүүлэхэд зүгээр. Facebook бол яг юм худалдаж авах гэж байгаа хүмүүст илүү тохиромжтой байвал зүгээр. YouTube бол яг юм сурах гэж байгаа хүмүүст зориулж бас зүгээр. Хэмжлэнгээ задраа авчиж байгаа. Гэхдээ л ямар нэгэн байдлаар контент хийх л ёстой. Одоо жишээ нь бид нар нэг юм харах юм бол ном дээр бид нар аягүй том жишээ байдаг. Best selling book гэж бид нар мэдэн штэ. Best selling book. Харин та нэг юм харж байвал би бат гэхлээр тэр юу гэхлээр best written book буюу хамгийн сайн бичигдсэн ном гэж байдаг байхгүй. Хамгийн сайн зарагдсан ном буюу best selling book гэдэг байхгүй. Магадгүй тэр best selling буюу хамгийн зарагдсан номоо сайн бичигдсэн ном байгаа л баг. Гэхдээ би л тэрийг мэдэхгүй юм байна. Би best selling номыг л худалдаж авна. Тэгэхээр хүмүүс best selling буюу хамгийн зарагдж байгаа, хамгийн нүдэнд өртөж байгаа юм л худалдаж авдаг байхгүй. Магадгүй хэдий бодъё л да Beyoncé, Lady Gaga-гаас илүү гоё дуулдаг, супер дуулдаг. Яг дуулах ур чадвараараа илүү хүмүүс байгаа л баг. Гэхдээ бид Beyoncé, Lady Gaga, Justin Bieber, Billie Eilish бид нь яагаад тэгэхээр тэр хүн өөрийнхөө харизмыг гаргаж ирээд өөрийнхөө харизматик гаргаж ирж зарж чадсан учраас. Тэгэхээр энэ дээр гомдлоод авах юм байхгүй угаасаа дөрвөн юм. Хин нэгний асуудлыг шийдэж байгаа бараа бүтээгдэхүүн байгавал тэрийг яаж ийдж жагаад хин нэгэнд сурталчлах тэр аргыг олон тэр нөхцөлийг олно л гэсэн. Өөр ямар ч арга байхгүй. Хүмүүсийн нэг арга гаргаад байдаг алдаа нь юу гэхээр сурталчилгаа гэдэг зүйл энэ юу гэдэг зүйлийг айгүй тийм жон буруугаар харах гэдэг. Одоо 8-ачин юм юу гэдэг байдлаар сүртэй нэг юм үнтэй сүртэй үг хэллэг ашиглах гэдэг. Гээс ямар ч тийм байхгүй шүү дээ. Эцсийн дүндээ мангар инженеэр хин нэгэн зарах ямар нэг юм болно. Тэрийг яаж игээл энэ платформудаар зарах арга болно. Хэрвээ organic content чинь багтаад байвал цаашаага email marketing гинэ тэр хийж болно. Paid ad, meta ads дээр явуулж нэг зөндөө аргууд байгаа. Тэ? Цааш бол тэр аргууд бол дуусахгүй дуусахгүй. Аль болох олон хүнд хүрэх, олон удаа олон хүнд хүргэж ил таны борлуулалт хийх магадлал ихтэй гэсэн. Тэгээд хамгийн 3 дахь сүүлийн арга нь юу гэхээр энэ процессоо дахин давтах гэдэг арга байна. Ерөөсөө л энэ байсан. Хэрвээ та борлуулалт хийгээд тэр амжилттай болсон бол энэ процессоо дахин олон удаа давтна эсвэл олон үнийн дүнгийн өгсгээд дахин олон удаа давтах арга. Тэр дунд чинь өчнөө одоо шинэ аргууд. Тэгээ одоо шинэ яагаад
одоо энэ компанид хэдэн мянган ийм IT-ийн салбар малбар одоо ингээд бичлэг маркетингийн алба борлуулалтын албаж байгаад байгаас ерөөсөө саяны процессыг л олон удаа давтахад л олон хүн хүч шаардаад байгаа одоо үйл явдал шүү дээ. Борлуулалт хийчлээ хүнд хэрэгцээ байна да болцсон энийг хийхийн тулд надад хүн хүч хэрэгтэй байна. Контент хийхийн тулд ингэ хэрэгтэй гэх мэтлийн процесс явагдаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зүгээр энгийн бидний зөв surface жижигхэн төвшөндөө хэлэх юм бол зарах юм болоод тэрийг маркетлаад сошиал медиа дээр контентөө хий. Тэгээ зарсан бол наа процесс давт. Хэрвээ энийг хийж чадахгүй байгавал та юу гэсэн үг гэж үндсэн шалтгаан яагаад та энийг хийж чадахгүй байгаа үндсэн шалтгаан зүгээр та аль нэгэн дээр үнэхээр суулна гэсэн үг. Магадгүй та зах зээлийн судалгаа явуулаад хэрэгтэй бараа олох дээр муу гэж болно. Эсвэл контент хийх дээр муу гэж болно. Борлуулалт хийх дээр муу гэж болно. Аль нэгэн дээр л муу байна гэсэн үг. Үнэхээр муу болохоор л ер нь гайс шүү дээ. Бидний хувь хүний орж байгаа орлого таны хувь хүний чинь ур чадвартай ерөөс яг тэнцүү шугамд явдаг байхгүй. Тэгэхээр та орлогоч муугаад байх юм бол яах нь ур чадвараа нэмэх шаардлагатай болж штэ. Хизээж орлого нь ийм ур чадвар юм доор юм байдгүй л байхгүй. Тэгэхээр ур чадвар гээд орлого орж яг ингэж хамт явдаг учраас орлогоо нэммээр байвал ур чадвараа нэмэх л ёстой. Тэгэхээр яаж нэмэх нь вэ? Тэгээ яаж ур чадвараа нэмэх нь вэ? Асар олон удаагийн давтал хийх юм биш зүгээр л давтах нь repetition давтах олон удаа орох контент хийж чадахгүй байна уу? Контент хийгээд үзэлтэй. Хамгийн шилдэг контент одоо бүтээгч хүнийг ч одоо ямар хүн гэдгийг гэсэн чинь хамгийн их контент постлсон хүнийг хамгийн шилдэг контент бүтээгч гэдэг байна шүү дээ. Тэрнтэй адилхан. Бодлоо Kobe Bryant хэдэн мянгуудаа шийдсэн юм. Stephen Curry хэдэн мянгуудаа шийдсэн юм. Тэ хэдэн мянган шийдэж шүү дээ. Ерөөсөө давталт бүх юм дээр давталт. Хэдэн мянгуудаа борлуулалт хийх гэж оролцсон давталт guys. Тэгэхээр эртөө хэзээ нэгэн цагт ерөнхийдөө та онлайнаар орлого олоод ирээд тогтмол орлоготой болгоё гэж бодож байгаа саяны юмнуудаас цутгах боломжгүй. Эсвэл та эднэрийг хийхгүй гэж яах юм бол эдгээр зүйлүүдийг би хиймээргүй байна гэж хэлэх бол бас зүгээр. Ягаад тэгэхээр угаасаа энийг хүн болгож чадахгүй. Тийм ч болохоор тэр цөөхөн компаниуд байдаг. Тэгээд тэр компаниуд чинь магадгүй захирал гэд танай компани захирал гэж хүн энэ риск энэ нэмийг хийгээ явж байгаа учраас магадгүй захиралчин аяарэл орлого олдог байх. Магадгүй тэр хүний тохирсон үнийн дүнгээр ажлыг хийх сонголтыг одоо шинэ ажилтан гэдэг хүн гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр хүн болгоны сонголтыг бол би хүндлэн тэд нар бол нэг тийм муу сайн юм гэдэг юм байхгүй. Хамгийн гол юм бичлэгийг тань л үзэж байна гэдэг маань би тэр ажил хийдэг биш нөгөө талын хүн баймаар байгаа учраас би энэ бичлэгийг үзэж байгаа гэж би одоо бол итгэж байна. Хэрвээ тийм байх юм бол би сүүлийн 2.5 жил онлайн ажиллаж байгаа туршлага дээрээс үндэслээд үнгүү гарын авлага болон видеоч бэлдсэн байгаа. Энэ юуны тухай өгөхлөөр ихэдүүл яаж онлайнаар орлого олж эхлэх үү, юу дээр анхаарах уу, ямар зүйлүүдийг хийх үү, те юунаас жоохон зайлсхийх үү гэх мэтчлэн бүх ерөнхий мэдэх шаардлагатай зүйлүүд байгаа. Тэгээд хаанаас эхлэхээ мэдэхгүй, яаж эхлэхээ мэдэхгүй байх юм бол би доор description-ээс линкийг оруулчих. Тэгээд ороод уншаарай. Тэгээд хэрвээ уншсан бол энэ бичлэг таалагдсан бол лайк гэдэг, subscribe хийгээд ямар нэгэн байдлаар комент зэгтэр ч юм те надад бас урам хайрлаа баярлалаа гэж бичихгүй да. Би бас уншдаг шүү. За тэгээд энэ хүртэл хамт байсан баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая.